За тийм энэ асуултыг бүгд л асууж байгаа. Тэгээд яг хариултыг нь бол бид тоглолтын дээрээ хэлье гэж шийдсэн. Би бас A-Sound хамтлаг орохоос өмнө бас хэдэн найзуудтайгаас нийлж хөгжим тоглодог байсан. Тэгэхэд анхны алхам гэдэг нэг амьд хөгжмийн шоу болж тэн дээр юм байна. Анх тайзан орсон. За анхны дуу гэх юм бол хамгийн анхны зохиож исэн дуу Forever гэдэг дуугаа. За эцэдэр чи тооцож яаж тооцсон юм болоо? Инфляци оруулах илүү оруулахгүй л мэдэхгүй дэрийг стейлж мэдэхгүй байна. Би бол уг нь бол ангаах төгссөн эмч мэрэгчлэн. Гэхдээ 5 дугаар курсээс хойш гитар тоглох хөгжим төртөө болоод тэгээд A-Sound-ийн найзтай нийлээд тэрнээс хойш бол ерөөхдөө одоо дандаа энэ дуу хөгжимтэй хамт байна. Гэхдээ ангаахын яг мэрэгчлэр бол эзэж ажиллаж байгаагүй. Тэгээд ер нь одоо ч гэсэн тэгээд 20 жилийн дараа маш олон жилийн дараа бас ингээд буцаж эмч хийн гэхэд бол төсөөлөгдөхгүй л баг тэр боломжгүй хаа. Ер нь угаасаа л тайзан дээр гарах одоо олонний өмнө ярих дуулах гэдэг бол миний хувьд бас яг үндэ бол маш их тийм дарамттай байдаг. Дарамттай юм одоо тийм юу хийдэ хэцүү ч юм тийм одоо хариуцлага гэдэг талаас ч юм уу тийм сандрал айгүйх байдаг. Тэгтээ яг мэдээж дуу хөгжим бол хамгийн дуртай юм болохоор тэгээд хийдэг юм да тийм. Бас нэг юм хэлэхэд ингээд үг яриагаар ингэж ярихын оронд зүгээр ингээд дуулах гэдэг нэг юм дотор байгаа юм ингэж гаргаж шилүүлж өгдөг юм шиг надад санагддаг. За би тэрийг яг тэр дуу гэж хэлмээр гэнэ. Миний хийх дуртай юм хөгжим дуу хөгжим хамгийн сайн хийж чаддаг юм байх гэж бодож чинь тэгэл дуртай юм даа бол тэгэл хизээч үнэнчл байх болно. Баяртай. Тэгээд энэ тоглолтын нэрийн утгыг бидэд яг тоглолтын дээрээ тайлбарлаж хэлье гэж шийдсэн байгаа. Тэгэхээр тоглолтын дээр та бүхэн хариултыг аваарай. Тэгээд мэдээж бид бүхнийг 20 10 5 1 байна. Бүгдэнд нь хамт байсан биднийг дэмждэг сонсдог фэнүүдтэй бүгдэнд нь маш баярлаа. Тэгээд тоглолтын дээр уулзцаая гэж хэлмээр байна.